Боловсролын зээлийн сан өөрөө Монгол улсын ирээдүйн боловсон хүчнийг одоо бэлтгэхэд маш чухал сан. Гадаад дотоод их сургуульд тухайлбал одоо дэлхийн топ 20 сургуульд тэнцүү хүүхдүүд бол улсын зардлаа сурж байгаа. Эргэж ирээд төрдөө ажиллаад би одоо сэтгэл хүчээ өгч байгаа. За ерөнхийдөө сонгуулийн үеэрч тэр түүнээс ч өмнө эдүгээч бас олон нийтийн анхаарлыг татаад шудрагс явуулж гэсэн шүүмжил гараад байгаа. Тэгэхээр миний хэлж байгаа санал бол төсвийн хуулийн дээр тусгасан 28.1-ийг бариад олон нийтийн одоо санал асуулт хилцүүлгийг явуулж өгөөч гэж хэлэх гээд байгаа. Яг энэ тогтоол дээр гэдэг юм уу энэ одоо төсөвдөө тодтголоор шорж магадгүй тий. Яах гээд байна вэ гэхээр Монголын үндэсний радио телевиз бол одоо бидний хураамжийн мөнгөн дээр явж байгаа. Тэгэхээр тодорхой цагаа энэ хилцүүлэх зориулаад боловсролын зээлийн сан шударга явж байгаа үе гэдгийг олон нийтэд магадгүй тэр реалити шоуны хэлбэрээр хүргэх юм бол олон нийт энэ нэг ойлголтоос зэгцэрнэ. Одоо нийт хүмүүс ойлгохдоо энэ арын хаалгатай ч юм уу эсвэл чинэлэг айлын хүүхдүүд гэдэг юм уу их мэдлэлтэй хүүхдүүд яваад байгаа юм шиг ойлгодог. Гэтэл чинь үндсэн хуулийн эрхээ зөрчөөд хэрвээ тэнцсэн бол тэр чинь хэний ч өгöd явж болно шүү дээ. Хамгийн гол нь шалгуурыг хангасан мэрэг зарчмаар явах хэрэгтэй. Тэгэхээр энийг нээлттэй нэг удаагийн одоо энэ хаврын шалгаруулалтаар гэх юм уу? Намрынхаар байд юм уу? Одоо Батнайрамд гişүүн юуг ахалж байгаа юм л ажил хийсгий. Тэр өөрөө бас энэ гол анхаарлын төв тавьчихсан үний хувьд. Ингэж хийвэл шудраг байх болов уу? Энэ тогтоол хуулийнхаа жургаас нэг ажичихгүй болов гэсэн. За ийм санал байна. За энэ ажлын хэсгийн удирдамжийн төсөл дээр яг нөө таны хэлсэнтэй яг уялдахын гэж би бодоод байна л да. 4-8-д олон нийтийн хилцүүлэг зохион байгуулах гэд орцсон байгаа юм. Гэхдээ бид нар мэдээж боловсролын салбарын төсвийг хилцүүлэх үеэр бас тусдаа яг энэ салбарыг бүхэлдэн тэр дундаа ингээд тэтгэлгийн нэг одоо салбар хилцүүлэг гэдэр болгоод бас зохион байгуулж болно. Тэгээд ажлын хэсгийн ахлагч Батнайрамд гişүүн бас нэмэлт тайлбар өгье. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ Ганбаатар гişүүний саналтаа бол яг санал нэг байна уу? Та 25 оны төсөв дээр тусгасан дүн ярьж байна л да. Тэгэхээр 25 оны одоо төсөв дээр сая батлагдсан төсөв дээр боловсролын зээлийн сан дээр 175.9 тэрбум төгрөг буюу за 40.9 хувиар нэмж орж ирсэн. Тэгэхээр энэ бол нэг талаас маш сайшаалтай. За боловсролын зээлийн сан за тэр дундаа Монгол улсын засгийн газрын тэтгэлэг, ерөнхийлөгчийн нэрэмжийн тэтгэлэг, засгийн газрын гэрээгээр гадаадд сурах тэтгэлэг мөн одоо гадаад суралцах тэтгэлэг гэдэг гадагшаагаа сурах монгол залуучууд болох тэтгэлэг 103 тэрбум болж нэмэгдэж орж ирсэн байна. Тэгэхээр энэ нэг талаасаа одоо боловсрол дээр оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт энэ зээл 2025 оны төсөв дээр бол 51 тэрбумаар тэлж орж ирж. Тэгэхээр яг асуултын тэмдэг яг таны одоо олон нийтээс асуугаад байгаа аав ээжүүдээс асуугаад байгаа суралцагчдаас асууж байгаа зүйл. За энэ нэмж орж ирсэн энэ 175.9 тэрбум төгрөг болсон зээлийн сангаар яг хэр шудраг нээлттэй одоо очих вэ гэдэг л асуултын тэмдэг ба. Тэгэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд бол сая ундрам дараа хэллээ. Яг бид нар энэ ажлын хэсгийн удирдамжтай ч гэсэн яг таны саналыг бол бид нар яг 4-8 дээр энэ журмын хэрэгжилтэн дээр хяналтын хүрээнд ч гэсэн ер нь энэ талуудын оролцоог хангасан олон нийтийн хилцүүлэг явуулъя. За магадгүй тэр шудраг шалгуулалтыг цаашаа явуулахын тулд одоо таны саналыг сонирхолтой санал байна л да. Яг одоо PR талаасаа реалити шоу маягаар ч юм уу ерөөсөө ард түмний нүдэн дээр олон түмний нүдэн дээр яаж нээлттэй явуулаад яг зөв хүүхдүүдэд очиж гэдэг жишгийг бид нэр яаж тогтоох вэ? Тэгэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн одоо иймэрхүү санал гаргаад дараагийн одоо энэ хавар явагдах шалгаруулалтан дээр бүгдээр ач холбогдол өгж байгаа. Тэн дээр нэг жишг гаргая гэж. Энэ жишгээр хэрвээ боловсролын зээлийн сангийн энэ 2025 он дээр нэмж орж ирсэн тэр одоо 50.1 тэрбум доллар төгрөгтэй илүү зөвхөндөө очсон ийм жишгийг тогтоож идэх юм бол цаашдаа ч гэсэн үе жил болгон одоо тэр голдрол руу оруулах энэ ажлын хэсгийн бүгдээрээ санал гаргаад одоо яг дараа жил энэ 25 оны төсөвтэй уялдуулаад энийг бид нэр одоо хийж гүйцэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр таны саналыг одоо 100% дэмжиж чинь бүгдээрээ яг энэ ажлын хэсгийн хүрээнд удирдамжид орсны дагуу бүгдээрээ энэ дээр санал гаргаад хийж гүйцэх хэрэгтэй гэдэгт 100% санал нэг байна.